сайн бацхан уу? Ногийн бичлэг дээр би одоо нэг бичлэг хийж байгаа байхгүй юу? Би өөрт тайлтан бичлэг хийх болохоор би одоо хийж байна. Одоо маргааш штэ маргааш манай аавын төрсөн өдөр ахгүй юу? Тэгээд манай аав ямтач одоо ажиллаа дуусгаад одоо гэртээ одоо яг ирэх гэж байгаа надад сая залгасан. Тэгээ одоо бид хайдаа нэг харуулах гэж байгаа. Би одоо аав ийм бэлэг өгсөн гэдэг нэг бичлэг хийж байгаа. За хамгийн ихэнд би захиа ингээд бичиж өгсөн. Ингээд бидтэй юу бичсэнийг би таад яг уншмааргүй болохоор. За тэгээд одоо энэ зүрхтэй чухлаа. Би юу н чанга ярьж олно яасан манай аав байхгүй болохоор тэгээд ийм гоо чухлаад авч өгсөн. Тэгээд би энэ авч өгсөн байхгүй юу? Яагаад вэ гэхээр энэ одоо манай аав бас бацхад ингээд гарын бас сайн ч юм уу гээд би ингээд байх гэж одоо тэгээд тэрний шалгааны бишэлтэй би энэ авч өгсөн. Шалгаа нь намайг бодоорой гэд энэ би тэгээд би авдаг гэж байгаа байхгүй юу? Амхрам хад. Тэгээд одоо энийг шарун тэгээд хамтай үлдээ гой бананатай юм гой амттай. Тэгээд яа энэ чоколад өгсөн байхгүй юу? Өгч байгаа байхгүй юу? Тэгээд чоколад нь яг ийм чоколад би бас энэ чоколад бас манай аав ч юм уу дуртай гэж магадгүй манай аав ямтаж ингээд бор ч юм уу ингээд хар чоколад ч юм уу гэдэг тийм чоколадууд нь дуртай. Тэгээд би аав ийм гоё кофе өгсөн манай аав ингээд өглөөс шууд ядарч магадгүй гэдэг ажилдаа ингээд уугаарай гэж би өгсөн. Би тэгтээ яад энэ аягтай энэ авсан бэ гэхээр ингээд шууд усаа игээд сахар хийгээд ч юм уу сахар хийхгүй ч болно. Тэгээ усаа хийгээд шууд ингээд утгаад шууд ингээд уучдаг болохоор аяг хэрэггүй. Тэгэхээр дараадаа би ийм гоё ундаа авсан. Би 2 уух юм авсан байхгүй юу? Би энэ ундаа яг авсан энэ одоо чоколад нь би амар чоколадтай юм авсан. Яг манай аав юм тоглоом тийм юм ингээд биш яг ингээд эмэгтэйчүүдийн гоё тоглоом авдаг байхгүй. Гэтэ энийг л манай аав бас дуртай байж магадгүй болохоор намайг санаарай гэж бодсон. Тэгээд ийм их гоё чоколадтай юмнууд авах. Энэ ундаа амар чоколадтай ингээд юу гэдэг нь уух юм хэрэгтэй үйл энийг уучаарай гэж би мөнгөж байгаа. Тэгээд би ийм хайрцаг авсан байхгүй юу? Өөр гоё хайрцаг байгаагүй. Тэгээд би эндээ уурна гэсэн байхгүй юу? Гэтэ жоо үзэн ингээд сахтаагүй тийм уу болсон шүү. Тэгээд би уншиж өгье. Хайртай шүү. Төрсөн өдрийн минь хайрт эснэм гэж бичсэн байхгүй юу? За тэгээд би энийг л ингээд нууц юм байхгүй юу? Гэтэ бүх нууц юм биш л дээ тайдад уншиж болно. Гэтэ нууц бид хоёрын хэлэх юм болохоор тайдад хэлэхгүй. За тэгээд ингээд болцсон. Би одоо 1 2 3 1 2 3 4 5 6 7 юм өгч ийн. Тэгээд би аваад хайх болохоор би ингээд их юм тайдад биш юм шиг мэддэгтэй дэвгүй. Ингээд юу л ингээд яг 20 яг өгсөн нийлээ. Яг амин баг юм ингээд харагдаж байгаа мөртлөө энэ нь амин үтэй гэсэн би заавал энийг авч өгмөр гэсэн. Ягсан ингээд зүрхтэй болохоор амин хөөрхөн манай аав энэ чоколадд дуртах гэж бодоод манай аав юу нэг чоколадыг амсаж үзчихсэн. Тэгээ гоё байсан юм шүү. Тэгээд аваад өгөөд би өгч байгаа. Тэгээд амар гоё би
бэлэг өгсөн гэж бодож байна өөрөө. Тэгээ манай ихч бас ингээ бас бэлэг өгсөн. Гэхдээ яг маргаашны төсөөдөр нэ болохоор би одоо өгөхгүй. Би яг өгчөөдөр яг энэ ихчтэй хамт бэлгээ бэлдээд тэгээд дараад энийг нэг нууц газар ихч бид хоёр ингээд бэлгээ нуухдуулаад манай аав харахгүй газар нуухдуулаад тэгээд ингэж харагдаж байна. Ингээд би өгч байгаа. Гоё би дандаа аавд ингээд төсөөдөртөө захиапчиж өгдөг. Яг л ингээд би аавд бүр өмнө мартын 8-нд ч юм уу захиапчиж өгсөн байхгүй юу. Тэгээд ингээд нэг ганцхан захиа өгсөн мөртлөө манай аав ингээд ямар гоё захиа бичсэн ингээд үнссэн байхгүй юу манай. Тэгээд захиа байвал манай аав таалагддаг байлээ. Ингээд захиа заавал өгөх ёстой над миний хувьд заавал захиа өгөх. За тэгээд манай ихчийн бэлгийг би тагтад харуулъя. Энэ ямар ч тач манай ихчийн уудтай бэлэг байхгүй юу. Тэгээд за энэ бэлэг ууд нь энэс ч гоё ахгүй юу. Энэ илүү дээр ахгүй юу. Гэхдээ ихчээ дуураймаар болохоор би арай өөр яасан. Тэгээд би доторхныг би ихчээс жишээл аваад ингээд бичлэг хийж харуулж болох уу гэсэн чинь үгүй гэсэн болохоор би зүгээр энийг харуулж байгаа. Тэгээд доторхныг харуулахгүй. Тэгээд би яг сарын өмнө яг ингээд бичлэг хийгээгүй байхгүй юу. Тэгээд би харин ингээд бичлэг хийх зав байгаагүй, эдит хийж зав байгаагүй. Тэгээд би одоо бичлэг хийж байгаа. Тэгээд энэ би ямар ч тач өөрхөн бэлэнд амар баяртай байна. Манай аав ямар ч тач юу ч авсан ч ингээд 100 төгрөг авсан ч ингээд баярлаа гэдэг. Гэхдээ юу 100 төгрөг өгсөн ч авдгүй л дээ манай аав. Мөнгө надаас юусэн авдгүй яасан. Чи өөр авуул гэдэг. Тэгээд дараад яг ийм хөөрхөн бэлгийг манай аав авах яг асуудалгүй. Бараг нэг цаг ч юм уу 30 минут эднэрийг авсан. Тэгээд би амар баярлаж байна. Таад тэгээд аавда бүр өмнө танаа аавын төсөөдөр одоо болсон гэж бодъё л доо. Тэгчүүгүүдээ таад ямар бэлэг өгсөн бэ? Танаа аав юу гэсэн бэ? Гэт комент дээр бичээрэй. Тэгээд одоо ийм бичлэг дуус одоо ингээд яг төгслөө. Тэгээд яа миний энэ жоо харуу аавэ гэхээр ингээд би сармуусаа будсан баггүй. Тэгээд ингээд нүдэ ухсан чинь ухаасан баг шүү. Би их утас үзээгүй шүү тоглоомжгүй. За тэгээд одоо ийм бичлэг үзсэн хүмүүстүүдэд их баярлалаа. Тэгээ баяртай хайртай шүү.